За өнөөдрийн 7 хоногийн тойм дугаараар бол өнгөрсөн 7 хоногт буюу 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 5-ны хооронд олон улсад болсон хамгийн онцлог үйл явдлын мэдээллүүдийн тоймыг бол хүргэхээр бэлэн болоод байна. За хамгийн эхний мэдээ бол мэдээч хэрэг Венесуелийн газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл байна. За Венесуэл улсын нутаг дэвсгэрт бол 6 дугаар сарын сүүлчээс эхлээд газар хөдлөлт ерөнхийдөө идэвхжиж улмаар 6 дугаар сарын 29-ний орчимд бол тус улсад бол сүүлийн 125 жилийн турш тохиогоогүй асар хүчтэй газар хөдлөлт буюу 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор бол тус улс асар их хохирол амсаад байна. Сүүлд илүү баталгаатай болсон мэдээллээс гарвал газар хөдлөлтийн улмаас орон даяар 16740 гаруй хүн гэмтэж бэртэж 3342 хүн амиа алдаж 58000 орчим барилга байшин сүйдэж улс даяар 37 тэрбум Америк долларын хохирол амссан гэх мэдээлэл цацагдаад байна. За энэхүү асар их хэмжээний сүрлийн улмаас Венесуелийн эрх баригчид улсын хэмжээнд онцгой байдал зарлаж 200 сая Америк долларын нөхөн сэргээлтийн сан байгуулад байна. За аврах ажиллагааг голчлон орон нутгийн иргэд болон сайн дурынхан түүнчлэн шашны байгууллагуудын зүгээс бол зохион байгуулж байгаа. За түүнчлэн гадны 30 гаруй улсаас 3600 гаруй аврагч 90 хайх багийнхан газар дээр нь бол ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас гэхэд дангаараа 300 гаруй сая Америк долларын хүмүүнлэгийн тусламжийг бол үзүүлэхээ амласан. За эдгээр хөрөнгийг нэгдсэн үндэсний байгууллага улаан загалмайн нийгэмлэг болон Samaritan's Purse болон бусад олон улсын байгууллагуудаар дамжуулан хоол хүнс эмнэлгийн тусламж хорогдох байр болон цэвэр усны хангамжинд бол зарцуулж эхлээд байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс 900 орчим цэргийн албан хаагчдыг илгээж газар хөдлөлтөд гэмтсэн La Guara бомб болон нийслэл Каракас хотын олон улсын нисэх онгоцны буудлын зурвасыг засварлахад дэмжлэг үзүүлж эхлээд байгаа. За түүнчлэн мөн USS Fort Lauderdale хөлөг онгоц бол тусламж тээвэрлэх ажиллагаанд дайчлагдж байгаа. Харин Европын холбооны зүгээс иргэний хамгааллын механизмаар дамжуулан Герман, Франц, Итали, Испани, Нидерланд зэрэг нийтдээ 8 орны 520 гаруй аврагчид гал сүнөөгч болон эмнэлгийн ажилтнуудыг бол Венесуэл улсын зүг илгээсэн байна. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан буюу UNICEF агаарын тээврээр 70 орчим тонн эмнэлгийн хэрэгсэл, майхан, ус сэвэршүүлэгч зэрэг нийт шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг бол илгээсэн гэх мэдээлэл цацагдлаа. Тэгвэл өрний орнуудаас гадна бүгд найрамдах хятад ард улсын зүгээс бас 100 сая юан буюу ойролцоогоор 14.7 сая Америк долларын үн бүхий яаралтай тусламжийн бараа материалуудыг бол илгээж гамшигын бүсийн хиймэл дагуулын зураг болон мэдээлэлээр хангаж ажиллаж байна. За энэхүү гамшиг нь Венесуэл улсад угаас үүсэт байсан эдийн засгийн хүнд хямрал, дэд бүтцийн эмзэг байдал дээр огцом нэмэгдсэн дарамт болж хувирсан учраас олон улсын хамтын ажиллагаа нь хэдэн 10 мянган хүний амь насыг аврахад шийдвэрлэх нөлөө үзүүлсээр байгаа юм байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. BGM нь бондын болон үйл хөдлөлийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэргэжлийн хамт олон юм а. За дараагийн мэдээ бол Европ ТV-ийн хит халалттай холбоотой мэдээлэл байна. За 2026 оны энэ жилийн зам бол Европ ТV түүхэн дэх хамгийн халуун үеүүдийн нэгийг бол даван туулж байгааг бид бүхэн мэдэж байгаа. За 6 дугаар сарын сүүлчээс эхэлсэн эрс халуун цаг агаар нь бол Европын ихэнх нутгийг бол хамарч тус твийн эрүүл мэндийн тогтолцоо, дэд бүтэц, экосистем зэрэг олон салбаруудад бол томоохон сорилтыг бол учруулсан хэвээр байна. Албан ёсны баталгаажсан мэдээлэлээр бол Герман, Франц, Британи, Нидерланд, Дани зэрэг олон улс оронд 6 дугаар сарын дунд үеэс эхэлсэн хит халуун нь тус твийн бүхий л цаг үеийн дээд үзүүлэлтэнд хүрч Цельсийн 44 градусд бол тулаад байна. За хит халалтын улмаас төмөр замын зам мурууж, цахилгаан эрчим хүчний сүлжээнүүд ачааллаа дийлэхгүй доголдож, сургуулиуд хүртэл үе таалгаа барихад хүрч байгаа. За мөн хит халалтын улмаас Франц, Испани, Португал, Грек зэрэг улсуудад 19,000 гаруй га талбай түүмэрт өртөж, 10,500 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. За энэ ч утгаараа Европын холбоо түүхэндээ байгаагүй том хэмжээний аврах багийг бол гамшигын бүсүүд рүү илгээгээд байгаа юм. За цаг уурчид энэхүү удаан үргэлжилж буй халууныг агаар мандлын омега
мегаблок хэмээх тогтолцоотой холбон тайлбарлаж байна. За энэ нь агаарын урсгалыг гацааж халуун агаарыг тодорхой бүс нутагт 7-оос 10 хоногоор хөгжиж орхидог байгалийн онцгой үзэгдэл юм. За мөн 2026 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар Европын улс орнуудад нийтдээ дор хаяж 5600 гаруй хүн халууны улмаас амиа алдсан гэдэг урьдчилсан том мэдээлэл гарч байна. За эдгээрийг задалбал Францад 2025, Бельгид 1222, Испанид 1029, Германд 800, Нидерландад 480, түүнчлэн Британи, Польш, Итали, Румын зэрэг улсуудад нийт 100 гаруй хүн амиа алдсан болох нь батлагдаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч буй төв бөгөөд дэлхийн дундаж дулаарлалтаас даруй 2 дахин хурдан халалт Европ төвд явагдаж байгааг онцлон мэдээлсэн. За энэ нь тус төвд урьдан тун ховорт тооцогддог байсан энэхүү хит халуун нь цаашид энэхүү Европ төвд шинэ хэвийн үзэгдэл болон хувирч магадгүй байна гэдэг маш ноцтой мэдээллийг анхааруулсаар байгаа юм а. За дараагийн онцлог мэдээ бол Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко 6 дугаар сарын 29-ний өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотно албан ёсны айлчлал хийж Ши Жинпинтэй уулзсан талаарх бол мэдээ байна. За Лукашенкогийн хувьд бол Москвад Оросын улбооны ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж дууссаныхын дараагаар тэр даруй шууд Бээжинд хүрэлцэн ирж энэхүү уулзалтаа хийж байгаа нь за Белорусын цаашдын гадаад бодлогын стратегийг бол маш тодорхой илтгэсэн хэрэг болж байна гэж шинжээчид бол үзэж байна. Уулзалтын үеэр Ши Жинпин Белорусын ерөнхийлөгч Лукашенкод хандаж Хятад улс Белорус улсыг үндэсний бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ хэмээх маш сонирхолтой мэдээллийг хийсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олон улсын дипломат хэлэлгээр бол Хятад улс тухайн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, тухайн улсын сонгосон хөгжлийн замналыг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх байр суурийг илэрхийлсэн явдал юм. Белорусын хувьд энэ нь Орос болон барууны орнуудын геополитикийн дарамтнаас ангид байж өөрийн гэсэн орон зайг хадгалан үлдэхэд Хятад улс дипломат болон эдийн засгийн ард тал болж хувирж байгаагийн илэрхийлэл гэж ойлгох хэрэгтэй. За түүнчлэн тус уулзалтын үр дүнгээр 2026-аас 2027 оныг Белорус Хятадын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж байна. За Хятад болон Белорус улсууд хамтран Хятад Белорусын аж үйлдвэрийн парк байгуулж Хятадын хөрөнгө оруулалт болон технологийн урсгалыг Белорус руу чиглүүлж хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон хөшүүргийг бол бий болгож байна. За түүнчлэн Ши Жинпин болон Лукашенко нар олон улсын нөхцөл байдал түгшүүртэй байгааг тэмдэглэн хэлээд нэгдсэн үндэсний байгууллага болон Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмуудын хүрээнд нягт хамтран ажиллаж тогтвортой байдлын хүч болохыг тохиролцсон байна. Маш товчоор дүгнэн хэлэхэд бол энэхүү уулзалт нь Белорусын хувьд Оросоос хэд хамааралтай байдлаа Хятадтай хийх түншлэлээр балансчлах оролдлого гэж харах нь туйлын зүйтэй юм а. За дараагийн мэдээ бол маш сонирхолтой мэдээлэл буюу Перу улсын ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбогдож байна. За 2026 оны Перугийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр 15 жилийн турш улс төрийн тавцанд тасралтгүй тэмцэж ерөнхийлөгчийн сонгуульд нийт 4 удаа ингэж нэр дэвшсэний эцэст за Кейко Фужимори улс тус улсын ерөнхийлөгч болж чадлаа. За энэ нь түүний 4 дахь оролцого байсан бөгөөд за Перугийн улс төрийн хуваагдлыг бол илүү тодотгосон үйл явдал болж байна гэж ерөнхийдөө олон улсын томчид бол дүгнэж байгаа юм а. Кейко Фужиморийн 2011, 2016, 2021 оны сонгуулиудад тун баг зөрүүгээр ялагдаж байсан түүнийг Перугийн улс төрийн мөнхийн 2 дугаар байрны эзэн гэх хоч авахд бол хүргээд байсан. За түүний эцэг Альберто Фужимори бөгөөд за тэрээр 1990-ад онд Перу улсыг удирдах эдийн засгийн өсөлтөнд авчирсан боловч үүнийхэн зэрэгцээ хүний эрхийг зөрчсөн, авилгалд идэгдсэн гэх маргааныг бол араасаа ихээхэн дагуулдаг нэгэн. За энэ удаагийн ялалтад тэрээр эцгийнхэн хэрэгжүүлж байсан төмөр нудраг тогтвортой байдал гэх үнэт зүйлийг өөрийн ардчилсан болон эдийн засгийн шинжилэл гэх амлалтай хослуулж чадсан нь сонгогчдын дэмжлэгийг авахд нөлөөлсөн гинэ. Перугийн сонгуулийн түүхэнд ийм олон удаа нэр дэвшиж эцэст нь ялалт байгуулсан тохиолдол тун ховор мөн Кейкогийн ялалт нь Перуг хоёр хувааж байгааг бас үгүйсгэх аргагүй. Тус улсын иргэдийн нэг хэсэг нь түүнийг аврагч хэмээн үзэж байгаа бол үлдсэн хэсэг нь дарангууллын үеийг эргүүлэн авчрах маш том эрсдэл гэж үзэж байна. За түүнчлэн тэрээр өнгөрсөн хугацаанд авилгалын хэрэгт сэжиглэгдэж хэд хэдэн удаа баривчлагдаж шүүхийн хаалга татаж байсан боловч энэ бүхэн түүний нэр хүндийг унгаах биш харин түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж буй
тохирогч хэмээн харагдуулах болсон нь бол дэмжигчдийг нь илүү нэгтгэсэн гэж хэлж болно. За Keiko Fujimori ядснаар Америкийн нэгдсэн улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж мөн Перу дахь хятадын хөрөнгө оруулалтыг эрс хязгаарлах бодлого баримтлах нь ингээд бараг тодорхой болж байна. За Латин Америкт сүүлийн жилүүдэд зүүнний үзэгтнүүд давмгаадж байсан бол Keikoгийн барууны үзэгтээ ялалтан бүс нутгийн улс төрийн балансыг нэвэнхүйд нь өөрчилж байгаа том нүүдэл болж байгаа юм. Түүний эцэг Alberto Fujimori-н Перу улсад цагаачилж ирсэн Японы цагаачдын хүүхэд бөгөөд Alberto-гийн эцэг эх нь Японы Камомото мужаас Перу руу 1930-ад оны үед цагаачилж ирсэн хүмүүс. За тиймээс Keiko бол Перу улсад төрсэн Япон гаралтай хүн. За Перу улс нь Латин Америкийн орнуудаас хамгийн их хэмжээний Япон гаралтай иргэдтэй улсуудын нэг тооцогддог. 19-р зууны сүүлчээс эхлээд олон мянган Япончууд хөдөө аж ахуйн ажилд хүчээ үзэхээр тус улсад нүүж ирцгээсэн байдаг. За энэхүү Япон гаралтай перучуудын нөлөө Перугийн нийгэмд бол улмаар маш хүчтэй болж 1990 онд бол Alberto Fujimori ерөнхийлөгчөөр сонгогдсноор Япон угсаатай хүн анх удаа Латин Америк төвийн нэгэн улсыг удирдсан ийм түүхэн үйл явдал болсон байдаг. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Bagro брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Bagro брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэсний их баяр наадмыг өгтөн Bagro брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Bagro. За дараагийн мэдээ гэвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump болон тус улсын дээд шүүхтэй холбоотой тэдний хооронд үлдсэн маргаантай холбоотой мэдээлэл байна. За Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтөд Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр төрсэн хүн бүхэн за тус улсын өөрийн болон оршин суугаан мужийнхан иргэн байх ёстой гэдэг ийм тодорхой заалт байдаг. За энэхүү заалт бол 1868 оноос хойш хэрэгжиж ирсэн ийм эртний заалт. За нэг ёсонд бол төрсэн газраараа иргэншил олгоно гэж бол ойлгож болно. За гэтэл ерөнхийлөгч Donald Trump сүүлийн үеийн компанид ажлуудынхан хүрээнд хууль бус цагаачдын хүүхдүүд Америкийн нэгдсэн улсад төрснөөр автоматар Америкийн нэгдсэн улсын иргэн болдог энэ байдлыг бол маш ихээр эсэргүүцэж за үүнийг ерөнхийлөгчийн зарилгаар бол цуслах оролдлого бол хийсэн. Гэвч тус улсын шүүхээс ерөнхийлөгч Трампын болон түүнийг дэмжигчдийн энэхүү оролдлогыг үндсэн хуулиар зөрчсөн хэмээн үзэж няцаалаа. За шүүгчид 14-р нэмэлт өөрчлөлтийг тайлбарлахдаа Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт төрсөн л бол хэн байхаас үл хамааран иргэн байна гэсэн энэхүү заалтыг шууд утгаар нь хүлээн зөвшөөрсөн юм а. За шүүхийн дүгнэлтээр ерөнхийлөгч зөвхөн зарилгаар дамжуулан үндсэн хуулийн ийм чухал заалтыг өөрчлөх эрхгүй гэж тэд үзэж байгаа юм. За энэ нь ердийн улс төрийн маргаан биш харин үндсэн хуулийн хамгаалалтын асуудал байсан учраас Америкийн нэгдсэн улсын консерватив болон либерал үзэлтэй шүүгчдийн олонх нь энэхүү заалт хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа нь нэгэнт тодорхой харагдаж байна. Улмаар дээд шүүхийн энэхүү шийдвэр нь Donald Trump-ийн цагаачлалын эсрэг хатуу бодлогын нэгэн том сорилт болон хувирч байгаа юм. За тэрээр хэрв дахин сонгогдвол энэ асуудлыг бол хөндлөн гэж амлаж байсан учраас дээд шүүхийн шийдвэр бол түүний төлөвлөгөө хуулийн хувьд бол бүрэн хавттай болгож байна. За харин нөгөө талд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч буй олон сая цагаач гэр бүлүүдийн хувьд энэ нь тэдний үр хүүхдүүдийн ирээдүйг харин баталгаажуулсан томоохон ялалт болон хувирч байгаа харагдаж байгаа юм. Гэхдээ Трамп болон түүнийг дэмжигч бүлгүүд дээд шүүхийн энэхүү шийдвэрээс болоод Америкийн нэгдсэн улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бол хэдийнэ ярьж эхлээд байгаа. За гэвч Америкийн нэгдсэн улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нь тус улсын хувьд бол маш хүнд нэлээд урт хугацааны процесс шаардсан ажил болох бөгөөд эхлээд юуны өмнө Конгрессийн 3/2 нь энэ асуудлыг дэмжих ёстой болж хувирч байгаа юм байна. За дараагийн мэдээ бол бүгд найрамдах хятад ард улсын нийслэл Бээжин хотноо болсон нислэг тэрэгний осолтой холбоотой мэдээлэл байна. За 2026 оны 6 дугаар сарын 26-ны Баасан гаригийн орой 17 цаг 55 минутанд тус хотын хамгийн өндөр барилга болох 528 м өндөртэй CITIC Tower-ын нэг нислэг тэрэг мөргсөн ийм харамсалтай осол болж бол дэлхийн нийтийг бол шуугиалаад амжлаа.
Энэхүү ослыг үйлдсэн нисдэг тэргэн Хятадын Sunward компани үйлдвэрлэсэн 2 хүний суудалтай нэг хөдөлгүүртэй Aurora SA60F загварын онгоц юм. За ослын улмаас онгоцны нисгэж газар дээр амиа автсан бөгөөд барилгын орчимд явж байсан 13 хүн нисдэг тэрэг болон онгоцныг хэвтэрхий. За түүнчлэн барилгын шивний хагарахад оногдож гэмтэж бэрчсэн юм. Чайон дүүргийн захиргаанаас 7 дугаар сарын 2-ны өдөр гаргасан аль бие усны дүгнэлтээр бол ослын шалтгааныг одоо маш нарийн тодорхойлсон. За нэг ёсондоо бол одоо тус онгоцыг жолоодож явсан нисгэгч нь 66 настай Лиу гэх эр байсан бөгөөд тэрээр гэр бүлээсээ салсан ганцаараа амьдардаг нэгэн байсан. За мөн тэрээр одоо удаан хугацааны турш нойргүйдэл болон сэтгэл түгшүүрийн эмгэгээр шанаж байсан нь тогтоогдсон. За түүний хувийн өдрийн тэмдэглэлээр амиа эгүүтгэх тухай маш олон удаа бичсэн байсан мөрдөн шалгах ажиллагаагаар бол илэрч тодорхой болсон. За ингээд ирэх баригчид энэ явдлыг хувийн шалтгаанаар нийгмийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж дүгнэж байгаа юм. За нисгэгч тухайн өдөр Пингу дүүргийн нисэг онгоцны буудлаас хөөрөхдөө өөрийн хуваарьт бүсээсээ зориуд гарч хотын төв рүү чиглэн нисэж за тус барилгыг бол мөргөж сүрсэн болох нь бол тогтоогдсон. Уг нь бол Бээжин хот дэлхийн хамгийн чанд хатуу агаарын орон зай хяналттай хотуудын нэгд бол зүй ёсоор тооцогддог. Дрон болон нисэх онгоц нисэхийг бол хатуу хориглож маш нарийн зохицуулалтайгаар бол зөвшөөрөл олгодог. За гэтэл нийслэлийн төвд тэр дундаа Хятадын дээд удирдагчдын суурьшин амьдардаг Жунанхай ордноос ердөө 7-8 км-ийн зайд орших энэхүү барилгыг мөргөссөн явдал нь яг үнэндээ тус улсын аюулгүй байдлын асар том цорхойг бол одоо шинжээчд цорхойг бол илрүүллээ шинжээчд үзэж байгаа юм. За Хятадын нийгмийн сүлжээнээс энэхүү ослын талаарх бичлэг болон зураг мэдээллүүдийг бол маш хурдан устгаж барилгын эвдэрлийг ч одоо түрэг хаалтаар нууцлах арга хэмжээг авсан нь бол олон нийтийн дунд бол маш хүчтэй хардлахыг төрүүлээд байгаа. За энэхүү үйл явдал нь Хятадд сүүлийн үед нэмэгдэж буй нийгмээсээ өшөө авах хандлагатай цовруул халдлагуудын нэгэн хэлбэр байж магадгүй гэж зарим судлаачид болгоомжилж байгаа юм а. За дараагийн мэдээлэл бол Тайланд улстай бол холбогдож байна. Тус улсын Мугдахан одоо мужид бол 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн орчимд за орон нутгийн зам нар одоо мөргөлийн аялал хийж явбал 11 настай хүү эцэг эхийнхэн пикап загварын автомашиныг ямар ч зөвшөөрлгүйгээр аваад ойролцоогоор 10 гаруй километр газар машина жолоодож явсны эцэс жолоогоо автаж за мөргөлийн цуваа руу орж одоо зам тээврийн маш ноцтой осол үүдсэн ийм эмгэнэвтэй хэрэг бол гарсан. За мөн хамгийн гол нь энэ хүү одоо тусгай хэрэгцээт хүүхэд байсан талаар бол орон нутгийн байгууллагууд албаныхны зүгээс бол мэдэгдэж байна. Энэ хүү харамсалтай ослын улмаас нийтдээ 9 лам амиа автав. Тэдгээр лам нарын 5 нь ослын газар дээр амиа автаж, үлдсэн 4 лам эмнэлэгт хүрэгдснийхэн дараагаар нас барав. Мөн ослын улмаас 13 орчим хүн гэмтсэний дотор 3 хүний биеийн байдал 1 хүнд байдалтай байна. Тус өдөр нийт 35 лам болон 5 энгийн номлогч Мугдахан мужаас Убон Рачатхан муж руу мөргөлийн аялал хийж явсан юм. За Тайландын хуулиар 12-оос доош насны хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй учраас хүүд одоогоор ямар нэгэн одоо хэрэг бол үүсгээгүй хэвээр байна. Тэрээр одоогоор бол шоконд орсон байдалтай байгаа бөгөөд сэтгэл зүйч болон хүүхэд хамгааллын албаныхны хатуу хяналтанд орвол байна. За цагдаагийн байгууллагын зүгээс бол хүүгийн эцэг эхийг дуудаж хүүхдийн хараа хяналт болон машины түлхүүрийг хамгаалалтгүй орхисон байдлаар нь бол хариуцлага тооцох эсхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тайландын эрх баригчид болон Мугдахан мужийн захирагч нар энэхүү хэрэг нь нийгэм даяар ялангуяа эцэг эхчүүдэд хүүхдийн аюулгүй байдал, автомашины хяналтын талаар томоохон сургамж болж буйг онцлон анхааруулсан. Тайланд улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд хамгийн эрсдэлтэй орнуудын нэгд бол зүй ёсоор тооцогддог учраас энэ явдал нь олон нийтийн дунд бол гүн эмгэнэлж нэлээдгүй шүүмжлэлийг бол дагуулад байна. За тэгэхээр манай сувгийн зүгээс бэлтгэсэн өнгөрсөн 7 хоногийн тойм буюу одоо 7 хоногийн тойм дугаарын маань энэ удаагийн дугаар инхүү энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн тодорхой хэмжээний хэрэгтэй мэдээлэл олон улсад юу болоод өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл авсан гэдэгт бол найдаж байна. За ингээд дараа 7 хоногийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.